За бүгдээ сайн мэдсэн үү? За өнөөдрийн бичлэгээрээ би гэрээгээ хүнсээ цуглуулахаар явж байна. За тэгээд надад юу явах юм бэ? Харцгаая. За би өнөөдөр нэг 3 дэлгүүрээр орно. За тэгээд эхний дэлгүүрээс нь болохоор нэг тос авна. Тэгээд хоёр дахь нөгөө 2 дэлгүүрээс нь болохоор хүнсээ цуглуулах байгаа. За тэгээд юу явах юм бэ? Харцгаая. Өнөөдрийн цаг агаарын байдал үүлэрхэг байна. За бус өдрүүдийг бодоход гоё сэрэг хүнсэлтэй. Гоё яг гадаа ингээ гоё алхахад хүнслүүд ирнэ. За нэг иймэрхүү байна. Ингээд за эхний орох дэлгүүр маань энэ байна. Би сая ингээд нэг энэ одоо ингээ орж ирсэн дэлгүүрлэгээ ингээд явах гээд тавьжсэн чинь манай менежер таарлаа. Тэдүүгээр. Тэгээ би сая энэ дэлгүүрлэгээ шинээр хөрвүүлээд ирчихлээ ганцтай. Амар хурд ирчихлээ шүү. За одоо энэ болохоор нэг тос авна. Тэр авна. За би нөгөө нэг тос авдаггүй. Тэр яхахгүй л тарсан юм гэн эсвэл өөр дэлгүүр тарсан болов уу? Нүдсэн хайхаас. За би хайж тосон олсон. Нэг хэсгээр уусаа байхгүй гэж бодоод хайхгүй юудсан чинь харахгүй юудсан чинь тэр хэсэгт маань байсан байна. За одоо тас авсан чинь дараагын дэлгүүр маа. За эхний осон дэлгүүрээс би 1574 yen худалдаа авалт хийлээ. За аавн гэсэн тосоо авсан. Тэгээд нэг овёс авсан. Тэгээд нэг 10 ширхтээ юу авсан. Мисо шил авсан. Тэгээд нэг юм банан авсан. Одоо дараагийнхаа 2 дэлгүүр рүү явъя. Одоо тэндээс хүнсээ цуглуулна. Дараагийн дэлгүүрээр хүрээд ирлээ. Дэс хүнсээ цуглуулна. Юу явах вэ? Бодож байна. За ихтэй юу ч гэсэн сагсан авчих юм. Тэрэг авах юм байна. Чатас нэг тэрэг авах. За нэг кола авна. Кола авъя. Саяхан дэлгүүрээр юм авсангүй. Тэгээд одоо орох асуулж байгаа дэлгүүр рүү ороод нэг хэдийм авчаад буцаж ирэн дэлгүүрээсээ бас хэдийм аваад тэгээд гэлүү харнаа. Миний авъя гэсэн юм бол саний дэлгүүр байсангүй. Тэгээд одоо болохоор хамгийн зөвд орох дэлгүүр рүү явж байна. Тэр дэлгүүр болохоор хямдхан тэгээд хямдтай төгөхгүй юу. Тэгээд тийш очно. За даачин орох дэлгүүрт ирсэн байна. За санийхан дэлгүүрээс би 1572 yen худалдаа авах гэлээ. Өөртөө амттай авсан. Одоо буцаад гүмэл рүү яваад байна. За гүмэлээсээ савд усчлаа. За ингээд өнөөдөр ингээд нүснүүд аваад усчлаа. Одоо тэгээд гэртээ очоод юу авснаа чамд харуулна. За гүмэлээс болохоор би 1188 yen нэг 5 6 юм авлаа. Ер нь бол ингээд
Миний хүнс цогцол дуслаа. Гэртээ очиж байгаа одоо юу авснаа хараад бүгнийг хэлгээд тэмцүүлнэ. За би одоо автобусаа хүлээгээ зогсож байна. Дэшиг гэрлүүгээ алхахыг гэж бодсон үг нь. Тэгээд харин тоон залах үрээд тэгээд автобус хүлээгээ зогсож байна. За би гэртээ хүрээд ирлээ. За тэгээд одоо юу авснаа харуулъя. За тэгээд хэдэн төгрөгөөсөн гин бас танилцуулнаа. За эхний болохоор ингээд минь цүнхаага хүн дотор банан авсан. Энэ болохоор 199 yen авсан. За дараач ийм авьяас авсан байгаа. Нэг болохоор нэг энийг болохоор нэг 468 yen авсан байна. За тэгээд ийм дотор 12 шигтэй мисошул авсан. Энийг болохоор 109 yen авсан. Тэгээд нэг авсан. Тэрийг болохоор нэг 798 yen авсан. За дараач нь болохоор ингээд энэ нэг гомос авсан. Тэгээд бас гурмитээс авсан. Гомогоос авсан юмнууд маань болохоор ийм чипс авсан. Гадаан бэцэд болохоор авсан. За энийх нь болохоор 99 yen нэр авсан байна. Тэгээд өөрчн нэг даймсан гэдэг дамбаа төрөлдсөн. Энийг болохоор энийг 108 yen авсан байна. Тэгээд мундаг авсан гэдэг авалт. Энэ мундаг болохоор нэг 158 yen авсан байна. За ийм спэм авсан байна. Энийг болохоор 200 биш 378 yen авсан байна. Тэгээд дараа нь болохоор ийм долбог авсан байна. За энэ долбогийг бас 378 yen авсан байна. Ингээд ийм туф авсан. Энийг болохоор нөгөө нэг мисошултойгоо холж иддэг. Тэгээ энийг болохоор энийг хэдийн авсан. Туф. Энийг 74 yen авсан. Ингээд 3 шигт ингээд 74 yen. За тэгээд дараа нь болохоор ийм чиз авсан. Ингээд энэ хоолнд ашиглаж байгаа. Энийг болохоор би энэ чизээ тавьсан. 2,000 years later. Ай 158 yen авсан юм байна. За тэгээд дараа нь болохоор гурметээс болохоор ийм чихэрлэг хүмүүс авсан. Энийг болохоор 398 yen авсан юм байна. 398 yen. Тэгээд ийм гурван баг авсан. Энийг болохоор нэг 148 yen авсан байна. Тэгээд ийм 5 ширхтэг талах авсан. Энийг болохоор талхаа болохоор 108 yen аваад. Тэгээд гом авсан. Энэ гом болохоор юу авсан? 358 yen аваад. Тэгээд энэ болохоор 148 yen авсан байна. Тэгээд нэг пепси авсан байгаа. Энэ пепсиг болохоор 88 yen авсан. Тэгээд нийтдээ ийм басан байна.
За тэгээд энэ хүртэл миний бичлэг үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.